За эхлэл номны 7-оос 10 дугаар бүлэг хүртэл хамт уншаад дуусгачлаа. За эхнээс нь уншаад явж явах үед бол хамгийн их анхаарал татсан ишлэл бол энэ ишлэл байлаа. 7 дугаар бүлэг дээр улмаар мөнхийн эзэн Ноахад хэлэхдээ за одоо чи гэр бүлийнхнээ аваад усан онгоцонд орсгоо. Энэ үеийн хүмүүсийн дотроос зөвхөн чи л миний хувьд үнэн шударга амьдралтай хүн болохыг би харсан. За энэ дээр энэ үеийн хүмүүсийн дотроос за би бол ингэж тодруулдаг. Зөвхөн ингэж тодруулмаар санагдчих шүү. Зөвхөн чил миний хувьд үнэн шударга амьдралтай хүн болохыг. Амьдралтай хүн болохыг би харсан. За бурхан хараад байгаа юм аа энэ. Амьдралтай хүн болохыг ингэж тэгээд за одоо чи гэр бүлийнхнээ аваад усан онгоцонд орсгоо. Тэгээд яг энэ хэсгийг уншаад надад яг юу гэж бодогдсон бэ гэхээр за энэ үеийн хүмүүсийн дотроос танай гэр бүлийнхэн миний хувьд үнэн шударга амьдралтай хүмүүс болохыг би харсан гэж хэлээгүй те. Энэ үеийн хүмүүсийн дотроос зөвхөн чи л миний хувьд үнэн шударга амьдралтай хүн болохыг би харсан. За энэ бол яг Ноагийн тухай яриад байгаа юм. Тэгэхээр нэг хүний зөвхт байдал гэр бүлийнхэнд нь ямар их ёроолыг авчирдаг вэ гэдгийг энд хэлж байгаа юм шиг надад санагдсан. Нэг хүний зөвхт байдал гэр бүлийнхэнд нь ямар их нэгүслийг авчирдаг вэ? Тийм ээ. Тэгэхээр магадгүй гэр бүлийнхнээсээ та ганцаараа аврагдсан хүн байж болно. Та ганцаараа итгэгч хүн байж болно. Та ганцаараа христчин хүн байж болно. Гэхдээ танаар дамжуулаад танай гэр бүлийнхэнд ямар их ёроол ирдэг вэ гэдгийг энд хэлж байгаа юм шиг тийм. Энэ үеийн хүмүүсийн дотроос зөвхөн чи л миний хувьд үнэн шударга амьдралтай хүн болохыг би харсан. Тийм учраас чи гэр бүлийнхнийгээ аваад онгоцонд орсгоо гэж бурхан хэлж байгаа юм шиг санагдсан. Тэгээд тийм учраас би гэдэг нэг хүний амьдрал манай гэр бүлийнхэнд ямар их нөлөөтэй вэ гэдгийг бид нар бодож өөрсдийнхөө итгэлийн амьдралыг маш сайн авч явахын төлөө хичээх ёстой юм байна гэсэн бодлыг яг энэ хэсэг төрүүлж байна. За тэгээд бас хамгийн дуртай ишлэлээ бас юу яа гэж бодож байна. За энэ ишлэлэнд би их дуртай. 8 дугаар бүлгийн 4 дээр ингээд 7 дугаар сарын 17-нд
усан онгоц Арарат уулын нэгэн нуруунд газардав. За энийгээ бас тодруулаад авъя гэж бодож байна. Арарат уулын нэгэн нуруунд газардав. За би өөрөө энэ Библиэд итгэсэн, одоо тийм ээ Бурханд итгэсэн шалтгаан маань өөрөө энэ ишлэл байсан. Яагаад гэвэл Турк улсын Арарат гэдэг уулан дээр одоо ч гэсэн Турк улсад энэ Арарат гэдэг уул байдаг. Мөн энэ Арарат уулан дээр одоо ч гэсэн Новагийн хийсэн усан онгоц, тэр хөөгч авдар одоо ч гэсэн байгаа гэдг нь одоо тийм ээ археологийн хувьд ч, түүхийн хувьд ч, шинжлэх ухааны хувьд ч одоо янз бүрийн байдлаар бол нотлогдчихсон байдаг. Тийм нотлогоог би өөрөө харсан учраас Библи үнэн юм байна гэж итгэсэн. За тэр итгэл маань бол одоо 20 жилийн туршид нэг ч удаа өөрчлөгдөөгүй, нэг ч удаа хэрэгэлцэж байгаагүй. Тийм ч учраас Библийг одоо үнэн учраас өдөр бүр унших гэж одоо хичээдэг. За 8 дугаар бүлгийн чухал ишлэлийг тэмдэглэжлээ. Бас 8 дээр яг энэ хэсгийг уншаад бас нэрээ тиймээ гэж бодсон. Энд бас их чухал үг байгаа юм билээ. 8-ын одоо энэ 21 дээр 21-ийн энд үүнээс хойш би газар дэлхийг хүнээс болоод хараахгүй. Учир нь гэвэл нялх балчраасаа авахуулаад хүний зүрх сэтгэлээс гардаг бүхэн ёрын муу ажээ. Тийм. Хүний зүрх сэтгэлээс юу гардаг вэ гэхээр ёрын муу муухай зүйлүүд гарч байдаг гэж. За үүнийг бас тэмдэглэмээр санагдсан. Үүнийг бол одоо би 100% үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Би хэдийгээр аврагдсан боловч итгэгч болсон боловч Бурхны үгийг одоо өдөр бүр уншаал, сонсоол, амхандаа л одоо аятайхан амьдрах гад хичээгээд байгаа боловч л миний зүрх сэтгэл дотор муу мухай бодлууд байж л байдаг. Яг энэ зүрх сэтгэлтэй бол одоо насан туршдаа тэмцэнэ. Ийм байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс тэмцэл эхэлдэг байхгүй. Түүнээс үгүй тийм юм байхгүй гэд одоо үгүйсгээд байвал тэмцэж чадахгүй. Ийм зүйл байгаа юм байна. Надад ийм буруу зүйл байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс тэмцэл эхэлж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь яг энэ хэсгийг уншиж угаад 9-р бүлэг дээр, за 7-р бүлэг дээр бол үер болсон. 8-р бүлэг дээр бол үер бол тийм ээ дуусч байгаа тухай бичигдсэн. За тэгээд 9-р бүлэг дээр тийм ээ Нова болон Новагийн гэр бүлийнхэн завинаас гараад одоо шинэ дэлхий дээр одоо шинэ амьдрал эхэлж байгаа тухай бичигдсэн. Тэгээд Нова бол одоо усан үзэм тариалсан байгаа юм. Харамсалтай нь усан үзмийнхаа дарснаас уугаад согтноо. Новах газар шороо идэлэн боловсруулдаг болжээ 20 дугаар ишлэл дээр тийм ээ. Нэгэн удаа тэрвэр усан үзмийн цэцэрлэг тарж ургуулад усан үзмийн дарс ууж согтон гэртээ шалдан нүцгэн унтаж байлаа. За ийм одоо харамсалтай үйл явдал бол бичигдсэн байна. За тэгээд Нова энэ согтуу байснаас болж энэ Хаамын үр өдөн бол хараалыг авч байгаа тухай бичигдсэн байна. Тийм ээ мэдээж Хаам буруу зүйл хийсэн байж болно. Гэхдээ Нова магадгүй
энэ усан үзмийн дарснаас согттлоо одоо уугаагүй байсан бол ийм зүйл бас болохгүй байх байсан. Тэгэхээр нөгөө үндэс язгуур нь юу вэ гэдэг маш чухал. Тийм ээ. Тийм учраас Библиэлд одоо дарсны тухай, архины тухай анх удаа бичигдэж байгаа үйл явдал нь энэ. Гэтэл анх удаа гарч ирэхдээ одоо сайн сайхан сэдвэр бол гарч ирээгүй. Муу муухай сэдвэр бол гарч ирж байгаа юм аа. Тэгэхээр Библиэлд бол архийг ууж болохгүй гэдэг үгнээс хүчтэй үгчигдсэн байдаг. Архи руу харж болохгүй гэсэн үг бичигдсэн байдаг. Энэ нь бас үүнтэй холбоотой гэж одоо бодож байна. Тэгээд эцгээс нь болоод хүүн одоо тийм ээ ерөөл авч чадлагүй ингээд хараал авна гэдэг бол хамгийн харамсалтай зүйл. За би өөрөө ч гэсэн эцэг хүн, 2 охинтой. Тийм учраас одоо новоо бол тийм ээ бидний одоо сайн муу итгэлийн амьдрал одоо бидний гэр бүлд ямар их үр нөлөөтэй байдаг вэ гэдгийг энэ 8, 9, 10 дугаар бүлэг биднэрт сайн хэлж өгч байна гэж одоо бодож байна. За тэгээд 10 дугаар бүлэг дээр бол Новагийн 3 хүү хэрхэн үр удмаа үлдээж ямар аймаг, овог, хот улсууд болж байгаа тухай бол бичигдсэн байгаа. За тэгээд 10 дугаар ишлэл дээр 10-10 дээр тийм ээ. За 8-аас нь эхлээд уншия. Хүүшин Немрод гэдэг хүүтэй болж Немрод нь энэ дэлхийн хамгийн анхны дарангуйлан захирагч боллоо. Мөнхийн эзэн түүнийг хүчит анчин хэмээн үнэлсэн учраас түүнээс хойш мөнхийн эзний хүчит анчин Немрод шиг гэсэн өвөрмөц хиллэг ард олны дунд үүссэн гэжээ. За Библиэлд дэлхийн хамгийн анхны дарангуйлан захирагч боллоо гэсэн байна. 3 хот захирдаг том захирагч Немрод гэдэг одоо хүн энэ 10 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэгэхээр сони юм да гэсэн бодол бас төрөөд одоо өнгөрч байна. За тэгээд өнөөдөр хамтдаа Эхлэл номны 7, 8, 9, 10 дугаар бүлгийг уншлаа. Хамтдаа байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Маргааш уулзцгаая.